бодит байдлаар харалтаа за ингээд 300 гаруй сая хүн ам бүхгээ зах зээл дээр суурилсан энэ үйлдвэрүүд эдийн засгийн үр өгөөж талаасаа бүтээгдэхүүний өртөг талаасаа хамаагүй бага, хамаагүй хямд. Гэтэл манайх Монголдоо л эндээ нэг томрол хэдэн үйлдвэрүүд гэж яриад байгаа боловч яг үндэ энэ Оросын гигант үйлдвэрүүдийн хажууд манайх нэг жижиг дунд үйлдвэр шүү дээ. Яг өнөөдөр Орос руу юу гарах гэдэг? Гарах юм байхгүй шүү дээ. Махаа гаргаж чадахгүй, Оросод авахгүй. За нэг савс эдэн тушаанх гаргана. Тэр нь Монголын эдийн засаг солонгоруулах тэр хэм хэмжээнд хүргэж чадахгүй шүү дээ. Юу гарах? Ноос ноолургээд тэр чинь нэг тэр масс хэмжээгээр гарах ямар ч боломж байхгүй манай. Тэр үйлдвэрлэлийн бааз суурь манайхан чинь тавиагүй шүү дээ. Тавьчаад эндээ ингээд үйлдвэрлэл нь одоо ханд садаад гадагшаа дэлбэрлэх нөхцөл байдал тэр асуудлаар ярьдаг юм байгаа. Тэгэл нэг баахан төсөл хөтөлбөрүүд хэрэгжээлэн үр өгөөж нь хаана байгаа даа.